Цагдаагийн ажил цаг наргүй хүнд хэцүү. Тэгсэн хэрнээ сайн нэргүй. Гэвч цагдаа нар амар тайван амьдралын төлөө амбие зориулан ажилтдаг билээ. Тиймээс энэ хүнд албанд хүчин зүтгэж байгаа цагдаагийн алба хаагч нарт тантай үргэлж хамт хэмээн сүлд чуулгаас урам зориг өгч байна. Ямар л одоо сэтгэлийн эсрэгэх урам зориг өгөх хэлбэрээр тэр бүгдийг л ашиглаж алба хаагч ажилтнуудынхаа ажлын хийх урмыг сэргээх, шинэ уйлаас сурталчлах. За цаашлбал цагдаагийн сүл чуулгын үйл ажиллагааг нэгжид төвлөрүүлэх юм л бодлогоор явуулж байгаа ажил. Саяжтаа ч гэсэн бид одоо алба хаагчтайгаа яг ажиллаж байгаа ажлынхын талбарт одоо фронтын шугам дарнад хамт ажиллах болно гэсэн ийм зорилго тавьж ажиллаж байна. Өглөө бол сонгон хархан дүүргийн цагдаагийн хэлтсийн өглөөний нэгдэлт гэж болдог. Тэгээ нэгдэлтэн дээр бид нар ер нь бол нэгдэлтэн дээр ихэвчлэн нийслэлийн хэмжээнд гарсан гэмтэрэг зөрчлийн талаар л мэдээлэл сонсдог л доо. Тэгэхээр бас тийм одоо гэрэл гээтэй мэдээлэл бас ирсэнгүү бага байдаг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ рапортыг, энэ нэгдэлтийг бид нар бас арай өөр хэлбэрээр явуулъя. Энэ албаагчдыг бие биендээ урам хайрлах, бие биендээ талархлын үгээ хэлэх ийм хөгжилтэй үнцэнтэй цаг хугацааг бэлгэлээ гэдэг үднээс өглөөний нэгдэлтээс эхлээл ажилдаа ирэхээс эхлээл манай уран бүтээлчид хүлээж аваад нэгдэлтэн дээр нь бас хөгжилтэй дасгал сонирхолтой одоо бичил одоо лекцийг орсон. Өглөө болгон одоо ийм рапорт явдаг бол тий ажил бол үнэхээр урамтай зоригтой явах юм байна гэсэн сэтгэлүүд бол албаагчдаас маш их гарч ийн. Тэгээд бид нар ч гэсэн сэтгэл өндөр байна. Тэгэл албаагчдаа бид нар өөрсдөө хүрч очиж байгаа. Тэгэл албаагч тэр болгон энэ урлагийн тоглолт гэдэг юм уу ийм арга хэмжээнд цаг зав гаргаад оролцох боломж хомс өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ арга хэмжээг бид нар өөрсдөө хүрч ирээд, зорж ирээд цагдаагийн байгууллагынхаа одоо хилцээр нь за албаагчдынхаа арга гэрт нь ингэж зорж очиж хүрч очиж ажиллаж байгаараа бол энэ нэлээд онцлог бөгөөд үр дүнтэй ажил болж байна гэж хэлж байна. Цагдаагийн сүлд чуулгын хамт олноос гинтийн бэлэг хүлээн авсан цагдаагийн алба хаагчид маш их баярснаа илэрхийлж байсан юм а. Үйл ажиллагаа өглөөнөө рапортаас эхлүүлээд бүхэл өдөр өдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм байна. Тэгээ өглөө гинт ирээд жочиод одоо үнэхээр сайхан үйл ажиллагаа боллоо. Тэ өглөө болгон юм байдаг бол одоо үнэхээр сайхан уур амьсгалтай тийм ээ. Ийм ажил хөдөлмөрөө хийх боломжтой юм байна. Сүүлчүүлийнхаа хамт олонд баярлалаа. Цоглон ажилдаа ирсэн чинь ингээд дуу хөгжим суурьцыг сайхан байлаа. Их шинэлэг өдөр байлаа. Энэ бол одоо бидний өнөөдрийн ажил үйлс бас их эрэг сайхан нөлөөсөн юм үйл ажиллагаа бас их баярлж байна. Иргэн таны амар тайван амьдралын төлөө ажиллаж, нойр холоо хасан зүтгэж байгаа цагдаагийн алба хаагчдаа хүндлэн тэдний ажлыг ойлгож байгаараа хэмээн цагдаагийн сүлд чуулгынхан уриалж байсан юм а. Light News мэдээллээ.